Сайн байна уу? Энэ удаад Bitdefender-ыг төхөөрөмж дээр хэрхэн хялбархан суулгахыг танд үзүүлье. Хэрэв та олон төхөөрөмжийн лицензтэй бол хамгаалалтаа бүх төхөөрөмжтөө идэвхжүүлэх нь хамгийн зөв алхам юм. Өнөө үед цахим аюулгүй байдал урд урдынхаас илүү чухал болсон. Тиймээс хакерууд халахаас өмнө төхөөрөмжүүдээ бүрэн хамгаалалтад хамруулах нь хамгийн үр дүнтэй шийдэл юм. Ингээд эхэлцгээе. Веб хөтчөө нэгээд Central Cig Bitdefender.com хаяг руу орно. Bitdefender Central бүртгэлээрээ нэвтрэнэ. Bitdefender бүтээгдэхүүн суулгах товчийг дарна уу? Таны Bitdefender ирэхэд багцсан бүтээгдэхүүнүүдийг харуулсан цонх нэгдэнэ. Тухайлбал Security, VPN, Password Manager болон тохирох үйлдлийн системүүд харагдана. Энэ цонхон дотроо суулгахыг хүссэн аппликейшнийн хажууд байх өөр төхөөрөмжлөөр суулгах Install on Another Device товчийг дарна уу? Хэрэв Bitdefender таны аль ч төхөөрөмжлөөр суугдаагүй байвал товчлуур дээр суулгах гэж харагдана. Хэрэв та Bitdefender суулгахыг хүссэн төхөөрөмж дээр байгаа бол download, татах сонголтыг хийж, дэлгэцэн дээрх зааврын дагуу тухайн төхөөрөмжтөө суулгана уу? Хэрэв та хамгаалахыг хүссэн төхөөрөмжөөс Bitdefender руу нэвтрээгүй байгаа бол өөр төхөөрөмж хамгаалах буюу Protect Other Devices гэснийг сонгоно. QR кодыг уншуулах эсвэл татах холбоосыг email эсвэл чатаар суулгах төхөөрөмж рүүгээ илгээнэ. Дараа нь Bitdefender суулгахыг хүссэн төхөөрөмж рүүгээ шилжинэ. Хүлээн авсан урилгаа нээж Bitdefender-ыг татаж авна уу? Android эсвэл iOS үйлдвэрлэлийн системтэй ухаалаг утас болон таблет дээр Bitdefender-ыг суулгахын тулд та Play Store эсвэл App Store руу шилжих болно. Windows компьютер болон Mac дээр Bitdefender-ийн суулгах файл шууд тухайн төхөөрөмж рүү татагдах бол татагдсан файлыг ажилуулад дэлгэц дээрх зааврыг даган компьютер эсвэл зөөврийн компьютерээ хамгаалж эхэлнэ. Хэрэв танд суулгахад тусламж хэрэгтэй бол Windows, Mac, Android болон iOS төхөөрөмжлөөр Bitdefender-ыг хэрхэн суулгахыг харуулсан манай видео заавруудыг үзээрэй. Анхаарал хандуулсан танд баярлалаа.